За сайн байцгаана уу, энэ өдрийн мэндийг хүргэе. За нэг юм хэлэхгүй бол бас л ингээд сэтгэл өвдөд өрчмжөнгөө л бодлоо. За ар хангаан 100 жилийн ойг тэр ар хангаан цэнхэр сумын одоо алтны уурхаг ажилуулдаг хятад эзэнтэй уурхаа одоо санхүүжүүлсэн гэд мэдээ яваад байна. За тэр нь ч одоо сайн мэдэхгүй хамгийн амар сэтгэл эмзэглүүлсэн Монголын ард түмнийг доромжилсан өөрсдөө доромжилсан нэг үйлдэл тэнд бий болжээ. Одоо Баатарын хувцс өмсөн мордонгууд Монгол улсын төрийн далбааг газар чулуудаж аваалж байгаа нь үнэхээр энэ бол амар том доромжлол. Энэ одоо цаанаад ямар талд санаа агуулсан үйлдэлийн энийг одоо ямар найруулагч нь найруулсан, ямар тэнэг найруулагч нь найруулсан байх уу? Энд чи одоо бид нар Монгол хүн чи одоо төрийнхөө сүлдэнд залбирч одоо энэ Монголынхоо төрийн далбааг одоо орой дээрээ залж шүтэж явах учиртай үсттэй эн чинь одоо ямар ёс зүйгүй, ямар ёс суртахуунгүй тэр үйлдэлийг хийж байна. Тэгээд одоо тэрийг үзээ сууж байгаа ард түмэн яагаа эсэргүүцэхгүй байна. Энийг бол шалгамаар байна. Тэр хүмүүст арга хэмжээ авмаар энэ чинь байж болохгүй зүйл. Огтоосоо байж болохгүй зүйл.